За амар байна уу? Сар шиндээ сайхан шинжилж байна уу? Сар шиндээ сайхан шинжилж байна. За он тарган давтаа ол зомог ихтэй юу? Даа даландаа бэр хүчнээр уу ээж минь. Өнтөө сайхан үйл өнгөрлөө. Жаргалтай сайхан хавар ивлээ. Миний хүүхдүүд цөмөөрөө тархан орж тавтай шинжилж байна уу? Сайхан ээж. Миний хүү чинь миний 3 дахь хүү юм байгаа. Би 4 хүүхэдтэй. Хамгийн бага маань одоо Ховд аймагт ажиллаж байна. Миний хүү чинь багаасаа эхлээд их тийм ер нь их хөдөлгөөнтэй хүүхдээсэн. Спортоор их сайн хичээлдэг. Волейбол тоглоно, сакс тоглоно. Дуу их дуулна да, ер нь их дуучин хүүхэд байлаа. Ямар сайндаа манай сургуулийн захирал кордод хүн дуулаад ахаар багш нарын зөвлөгөөнөөр хурал хийж хахад энэ хэн гадаа дуулаад байна гэхээр бат төрөл дуулж гин гэж хэлжсэн ер нь. Тэгээд аавынх нь нэг найз хэлэхдээ танай 4 хүүхэд дотроос эцгийнхээ бүх аяасыг өвлөж төрсөн нэг хүү байна. Тэр бол бат төр юм шүү. Тэгээд 7 дугаар ангид байхад нь ямар гоё зурдаг гэж бодож байна. Ямар сайхан бичдэг гэж бодож байна гэж надад хэлжсэн. Үнэхээр миний хүү сайхан зуран сайхан бичнэ. Урлаг спортоор тэгшги хичээлдэг ийм хүү байлаа. Би дууг дуудаг болохоор би дууг дуудаг болохоор би дууг шатж дуудаг болохоор намайг дуучин болгосон юм. Би 1994 онд анх дагалдан дуучин болж байсан. Сэлэнгийн дөлгөө шуулгад. Тэгээд баадаж өгд тэр сайхан хүний одоо ач хуйнаар одоо бурхны төөрөг зурсан зураг бурхны төөрөг гэж байдаг бол одоо намайг амьдрал төрөндөө уучруулсан да. Миний багын найз байсан юм аа. Тэгээд миний хүүг за би хүүгээ чинь сайн дуучин болгоно. Сайхан дуучин болгоно гэж надад хэлжсэн. Тэгээд тэр хэлснээрээ хүүгээ минь одоо сайхан дуучин болгосон. Баадаж багшийн ач хөдөлмөр зарсан хүч нөлөө үр өгөөж өнөөдөр одоо бид үзэж байна гэж бодож байна. Дуучин хүнд бол ерөөсөө музыкальны слух, вокальны слух гэж хоёр слух байдаг юм аа гэж. Зөвхөн ингээд зааш тэр хол уулаа ирээд ингээд хаваа илгэн утгаар дуулж яадаг. Тэгээд сав шахуу уулан дээр дуулаад оруулж ирээд нэг юм өрөөнд дотор аах ингээд дуулах. Өөрийнхөө бүдүүн дуугараад аягүй том хүчтэй дуугараад байгаа юм шиг. Тэгээд би багшаас асууж ирсэн. Одоо яагаад ингэж юм бэ? Ихтэй хоолой гэж задлж байгаа юм аа гэж. Одоо тэр амьсгаа задлж байгаа. Хоолой задлж байгаа. Богчдны бэрсэн задлж гэдэг шиг одоо намайг тэгж үлддэг байсан шүү дээ. Би нэг хацтай юм. Тэгэл одоо багшийн барилга барай. За тэгээ сайн муу хэлүүлжсэн үе бол надад зөндөө би баадаж багш надад ганцхан үг хэлжсэн. Баттар чи заавал сайн дуучин болох хэрэгтэй гэж. Хэрвээ сайхан дуучин болвол чамайг муу хэлж байгаа энэ хүмүүс эргээ төлөөн зөвшөөрнө. Цаг хугацаа орон зай гэж альва юмд байна. Байх газараа байгаа үедээ зөв газар зөв цагт байжээ гэж. Тэгээд миний багш өөрөө ухааны үнэлэлтэй баадаж байгаа үед бол одоо Монгол Улсын ардын жүжигчин сол авсан. Ер нь тэгээд ингээд талаас нь ингээд өгнөд үзэхэд Баттар чи одоо юмд их анхааралтай бас их үнэн хүнд одоо бас их нэг ам ангаагаад дугуурвал их үний юм хэлнэ. Өөрийнхөө талаар бол янз бүрийн дутагдал юм уу янз бүрийн юмыг нууна гэж байхгүй ерөөсөө. Инээж байгаа л ярина штэ. Би тэгэл инээж байгаа л ярьдгийг. Тийм болохоор зэрэг хүн нь бол их олон ам ангааж хүнтэй их олон юм ярьдгүй ч гэсэн их үнэнч тийм сэтгэлтэй. Энэ хүн байгааг бол би өнөөдөр энэ урлагийн сайхан сав шим ертөнцид бол байхгүйсэн баг. Энэ дуул хур зуй бол энэ дуучин гэдэг эрхэм мэргэжлийг надад эзэмшүүлсэн. Мартахаар байхгүй юм сайхан ачтан буянтай байгаа.
Дэлингийн долгой чуулга дээрээ Баадаж өв дээр очиод тэр уран сайханчтай хувцлах гал хувцас сунар Баадаж өвөөс аваад ингээд очижсэн. Баадаж ов маань тэнд учиртай гурвыг их өвөрмөцсөн. Их онцлог, дуурин шатраас их онцлог одоо найруул тавьсан. Би тэрнийг яг биеэрээ очиж тэр найруулж яхад нь харж исэн. Одоо голоройлд нь Юндэнд нь Баттар Нансалмаад нь одоо гавьяж жижигчин оюун. Ингээд их сайхан Сэлэнг аймаг тэр үед их сайхан дуучтай байж исэн. Их сайхан тийм одоо уран бүтээл Баада маань одоо тавьж яхад би бас харж үзчихсэн юм а. Тэгээ би Баттарыг хизэнээсээ бас их үнэлдэг. Ирээдүйн бас нэг дуурийн дуучин болох сайхан залуу юм уу да бүх бие бэлдэр бүх юм тал дээр мундаг хүүхэд байна да гэж харж исэн юм а. Тэгээ Баттар маань удаачгүй манай сургуульд ингээд орж ирж исэн. 1995 онд би соёл урлагийн сургуульд элсэж орж ирсэн. Одоо манай ангийнх бол одоо энэ усны хэн 75 гэдэг эхлэн. Тэгэл одоо Гойвалтай аймгаас Болормоо Гавьяат байна. За тэгэл одоо манай доотлын курс үе нэг цуг төгсчээс одоо энэ нюанс хамтлаг классик жим инх 50 байна. Буряд дууны нараа гэдэг байна. Би Монгол хүн дуулдаг Батболт гэдэг байна. Бид нар нэгэн сайхан юм үеийн одоо залуу дуучид одоо 95 онд Ястал Монгол улсын онцөг болон бүрээс цуглараад одоо нэг анги болж байлаа. Тэгээ миний одоо сургуульд ороод анх би ардын жүжигчин загцрангуудаар анх Баадаж багш намайг явуулж ирсэн. Загцрангуудаар би сар шахуу дасгал уншаад загцрангууд надад хэлж байл. За Баттар минь чи өөрийнхөө хоолойны тим хүн дээр очоо. Баадаж гэдэг хүн бол чиний хоолойг бол үнэхээр сайхан төгс тавьсан байна. Одоо наад тавилтаа баталгаажуулаад нэг өөрийгөө гэсэн тийм арга барилтай багш нар очиж намайг загцрангуу явуулсан. Тэгээ айд багш нар очиод бас нэг хоолоо ам ер нь болдгоо. Тэгээд нэг л надад тохирохгүй байсан. Тэгээд ингээд над дээр орж ирээд ихаа багш би өстө айгүй хүнд байна гэд. Гэхдээ яач вэ гэдгсэн чинь би одоо багш байхгүй. Одоо би яах вэ? Одоо нэг багштай би таарахад тэнцэхгүй байна. Надад одоо бас юм заах болохгүй юм шиг ч оргоо. Тэгээ би бүх юм хэлээд ингээд би гараад ирсэн. Одоо над багш байхгүй. Шалгаж шүлэг болох гээд байдаг. Одоо яах вэ гэж. Та намайг өснө ганц хоёр удаа дасгал энэ төр хийлгээч гэдэг жисэн. Тэгээд би одоо оюутан хүн тусалгүй яах вэ одоо тэгж хахад. Тэгээ бас дасгал сургуулилт хийгээ дуу мун дээр нь ажиллаад ингээд ер нь оюутан байхаас надад нэлээд тийм ойрхон намайг бас хүнддэг миний шавнартай хүергдэг тэднийг бас хүнддэг тэрнээс одоо бас тэднээс их юм сурдаг бас их айхтар тийм одоо уран бүтээлч тэр багасаа бас дуурийн одоо бүтээл дээр Баадаж багш нь одоо ажиллаж ингэж сургасан ийм учраас бас энэ дуурийн бүтээлийг нэлээд сонирхсон бас тийм сургалтын тал дээр бас нэлээд үзэл бодолтой ийм хүүхэд манай сургуульд байсан л да. Баттар бол угаасаа ч одоо ч гэсэн тийм багш. Тэгэл би одоо ич орлоо багшийн өгсөн юмыг л одоо тухайн үед бэлтгэл курстэй л би одоо 4 5 дахь курсын ах нарын юмыг дуулцдаг байсан. Тэгээ нэг өдөр шалгалт авсан чинь пөрөдөрж багш намайг ингээ дуугаа суугаад манай багш одоо ингээ мундаг хүн шүү дээ. Тэгээ дуугаа ингээ нүдэ анаасон. Тэгээ нүдэ ингээ нээгээл. Хүү энэ чи одоо хэдгээр курс хөлээл гэж намайг тэгсэн. Тэгээ би бэлтгэл курсээ гэдэгсэн. Яагаад ийм том програм дуулаад байна? Одоо энэ удаан олон жил дуулахгүй чи. Тэгэхээр одоо энэ пөрөдөрж байгаа талаар бас судалгаа хийж явах хэрэгтэй. Миний одоо шавийг л одоо Баттарыг л пөрөдөрж байгаа авсан шүү дээ. Багш нь юм гэсэн. Багшгүй явж байгаа би гэж би тэгсэн. Анх удаа түүхэндээ би бүтэн жил гаруй багшгүй явсан. Тэгээ пөрөдөрж багш намайг чи миний шав болох уу гэж тэгсэн. Болно юу гэл тэр бол надад одоо хамгийн том хувь зохиол байлаа. Тэгж байгаа л тэгээ пөрөдөрж байгаа дээр атсан. Тэгээ пөрөдөрж байгаа аваад л сайхан дуучин болгоод тавьчлаа. Энэ гих мэтлэнгээр одоо халамж гэдэг чинь тэрийг л хэлдэг юм да. Уран бүтээлч хүний халамж. Тэгээ багш дээр очиод тэгэл одоо яг 5 жил сураад багшийнхаа гарын шав нь болоод багшийнхаа үзэл бодлоор яг урлаг ийм байх ёстой юм байна. Баадаж багш миний бүх тавилыг тавьсан, урлагийг харах ертөнцийг нээсэн. Пөрөвдөрч багш бол надад мэрэгжлийн дууч ийм байх ёстой. Дуул хурцуу талдаар ийм байх ёстой. Сэтгэл зүйн хувь дээр бол ийм бэлтгэлтэй байх ёстой. Жинхэнэ урлагийн хүн болж эхэлсэн дээ. Монгол улсын төрийн шагнал чин зоригийн хөгжим Бриденбекийн шүлэг бүргэд соёл урлагийн сургуулийн оюутан Баттар Гослож сонгодог урлагийн академик театр бүгд зэргийн дуучин чуулгын нэгдсэн найрал дуулна. Өдрөдаач Баатаржив.
үлдсэн хүрэн бүргэ арасанда улсын хүчит бүргэ Дөрөв театр намайг авдаггүй, дөрөв театрт би ороогүй, бас сургууль төгсөөд 2 жил байсан. Сарны чулууч хулах дуулсан. Би олон урлагийн байгууллагын газар дуулсаа. Бүх зэрэгт оюутан байхдаа 3 жил госол дууч хийсэн. Төмийг чуулгад би госол дууч хийж байлаа. Тэгэл одоо сарны чулууч хулахт госол дууч нар орсон доо. Сарны чулууч хулахт би ажиллаж байхдаа одоо энэ Чайковскийн нэрмжтэй одоо дэлхийн 12 дугаар уралдаан одоо манай намар төвшин гавьяад Ариун Баатарын хэдэн сайхан дүүнэр яваад ирсэн. Гран приг аваад ирсэн. Энэ уралдаанд одоо Ганбатын дараа би явж ирсэн. Дөрөв театраас нэг хүн тэнцсэн, бусд нь тэнцээгүй. Тэнцүү нь бол оюун чулуун байсан. Одоо бас. Ичнээ сайхан миний өнди ямар сайхан дуучин гэж бодно. Тэгээд 11 дэх уралдаан хүртэл миний багш бол одоо Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар ардын шин 100-ны маллаа дөрийн дуучин Продюсер гэдэг энэ сайхан буураа маань 60 оноос хойш 8 удаа одоо энэ дэлхийн шүүгч хийжсэн. Яг 12 дахь уралдаан дээр гарынхын шавьнд би явсан. Тэгээд 400 дуучин сонссон. 400 дуучин дуулаа мэдүүлэг явахад. Тэгээд чи витрийн 2 шавь Чайковскид одоо 60 хүнд тэнцсэн байна. Одоо тэгсэн мөрөөсөө чи витрт хийх ажил байхгүй юм байна. Тэгээд театрын дарга Красный Ярский нэг баритон хинчвлээд тэр дуучинтай ажиллуулна гэд Орос руу явуулчлаа. Тэгээ инээд алдаа чи витрт хийх ажил байхгүй юм байна. Уул нь хоёулаа эндээ сургууль мургуул хийсэн бол бас яагаад ч үлээгээ. Тэгээд би бас үгүй таа ч н одоо тэр Чайковскийн уралдааны шүүгч байсан. Та тэр уралдааныг ямар шүү байдгийг гэдгийг сайхан мэдгүй. Үгүй яагаад ингэ явуулчаа хоёулаа ажиллах хэрэгтэй байсан байна штэ гэж ингэж хэлсэн. Тэгээ хоёр хүүхдийн маань тэгээд бас тэр Орсын нэг дуучин дагуулаад тэр хүн ажилласангүй хоёрыг мэдгүй. Улаан үдэс нисгтээ Оросын марууж нэг юм хийлийн марууж нэр хой амтаа санагдал. Өглөө болтоо нэг томч хүмүүстэй чи Оросын ардын живчтэй чи яриа сонсол гадаа байсан. Айгуу жоохон хүйтэй өдөр. Тэгээ нэг хийл марууж идсэн чи хоолоо байдгүй таг сөс. Миний одоо амьдралдаа ганц харамсч явдаг юм бол тэр. Тэгээд улаан үдэс нисэл очиод 3 хоног үл 2 хоногийн дараа дуулна гэд би одоо таг сон хоолотол Москвад ууж байсан. Тэгээ Москва бодолд уучаал одоо кайц холроод хийлгүүл халуун тойр хоолоо онгочдөг байсан. Тэр нь эрүүл мэндийн эмийн жигсаалтнаас хасагдчихсан олддоггүй. Арбатын гудамжаар явж байгаа нэг жижигхэн аптект ороод нэг 3 кайц холроод болоо. Өглөө нэгийг хийгээл орой нэгээл маргааш өглөө нэгээл тэгээ суглаагаа суглаал. Дөнгөж нэг хоолоо нэг хайлт тонгоогоол би дууссан. Гэхдээ зэрэгт бол үнэхээр гайхамшигтай сайхан хүлээж авсан. Тэгээд нэг уралдаанд ч бас яг хоёр Аз бас нэг од хиймэр гэж байдаг. За тэгвэл ямар ч байсан гэсэн Баттар оюун чулуун гэдэг хоёр хүүхэд дэлхийн одоо Чайковскийн одоо бол 40 хүн 20 хүн нэр ингэ тогтоож байгаа. Тэгэхээр тэр эхний 60 хүн дотор энэ хоёр хүүхэд яалтчгүй хоёлоо орж байсан. Гинэн байж, томоогүй байж. Тийм алдаа оноо бол байна. Хэрвээ тухайд хоолоо үнэхээр сайхан байсан бол одоо яах ч байсан юм бэлээ гэдгийг би одоо дараа бас өөртөө ярьдаг. Osami, 「 tonga da indi 「 bi 」「
Тэгээ учиртай 3-7 дөрийн уралдаан болоход манай залуучууд бүгдээрээ одоо ингээд оролцоод манай Баттар Юндингээр ороод миний шав одоо Америкт багшилж байгаа болормоо хорломоогоор ороод энэ 3 дугаар үзэгдлийг Баттар болормоо хоёрыг бүр нухаж хийлгээд 1-р үзэгдлийн гисгийг одоо ингээд нэлээд энэ дээр одоо их мундаг ажиллацгаасан бид нэр. Тэгээд эднэр маань Баттар маань Юндингээр төрүүлээд болроо маань хорломоогоор төрүүлж ирсэн юм. Хоёлоо 1-р байранд орж ингээд их сайхан амжилт мандаа хорломоо мандаа Юндин гэж ийм одоо байр суурьнд орж ирсэн ингээд баярлаж надад их баяр хүргэж ингэж ер нь тэгээд намайг их хүндэж одоо ингэж байдаг ийм хүнэлтэй. Эрдэм болгон найруулагч соёлын яамд газрын даргач бол Эрдэм болгон дарга дээр ороод би одоо Баатаж өг гэдэг хүний ийм шав байна. Бүрөвдөрж гэдэг хүний ийм шав байна. Би Монголд одоо 5-6 төрүүлжлээ. Намайг театрт гостуучнаар аваач гэсэн. Манад орон тоо байхгүй л гэж. Тэгэхдээ Эрдэм болгонгоо надад бас ганцхан үгээсэн шүү. Одоо энэ амар төвчний ихнэр том туяа гэж байна. Солонгоо концертмейстер хоёр энэ хоёрыг бол би мартаж болохгүй. Тэр хоёр надад бас найзын хуваар бас туршлагатай дуучаад концертмейстрийн хуваар Баттар чи юу яа ган төмөр гавьяат би нэг юм уу байна. Илэгний арга болсон биш. Одоо лам дуулахын болдохгүй байна. Ган төмөр гавьяати дараа төвшин төс гавьяат бас ламбыг нэг хэсэг дуулсан. Тэгээ өөр хүн дуулаагүй дээ миний мэдхий. Тэгээ ламбгын нулимсыг л чи сарын дотор хийж чадах уу гэсэн. Би чадна л гэсэн. Тэгээ ламбгын нулимсыг сарын дотор хийгээл би шалгуулсан. Үнэхээр болж байна. Одоо нэг аятайхан ийм ламтай болчлоо шүү. Тэгэл би гостуучнаар орсон доо. Тэгээ театрт би нэг удаан дуулаагүй. Ер нь бол нэг гол дүр гэхэд бол нэг 5 юм дуулаад 5-6 юм. Жижиг туслах дүрүүд дээр гараал. Тэгэл дуулсан. Хүн ер нь олон дуур дуулах тийм юм байг бол би бас тухайн үед эсэргүүцдэг байсан.
Одоо шинэ амар төвшнийг гараад дэлхийд одоо реголити гарал гарч иж ганцхан юм дуулаад тэрүүгээр дэлхийн одоо энэ том театруудыг хийсэн явж байна. Үнэхээр манай амар төвшин бол одоо дэлхийн хэмжээний дуучин болж гайхамшигтай. Одоо манай сүүл төгсөн манай шавнараас одоо Ариун Баатар байна. Үнэхээр ямар тийм одоо эр хүнд байдаг тийм омог шуудзан Ариун Баатрыг харахаар би яг өөрийгөө залуу хардаг байхгүй. Яг л ийм байсан да би гэж хүний нэг ир гэж үүдэн шүү дээ. Хүний нэг ир хурцтай өөрөө тийм юм аархуу тэгээ дуулж байгаа тэр өнгө тембр тэр хязгааргүй тэр орон зайн тэр омогшил Монгол омогшил гэж байна л да. Монгол хоолой гэдэг өнөөдөр дэлхийд гараад ирчихлээ. За тэгэл одоо энэ анх хоёр одоо энэ Италид дуулж Оросын холбооноос дуулж ирсэн миний дүү одоо нутгийн Бадрал байна. Бэмбожогод одоо Солонгост одоо их сургууль сурж байна. Миний одоо яг гарын шав маань одоо Солонгос сурж байна. Мөнх төвшин гээл. Батчаргал гэдэг театр байна. Олон сайхан дуучид байна. Тэгээ энэ дуучдын чинь одоо хувьд ахын хувьд ч гэдэг юм одоо урлагт намайг том Баттарл гэдэг тэгэл янз бүр ухаанаар л хүмүүс ярьдаг. Өндөр намын хэмжээнд ярина, өргөн цар хүрээ сэтгэлгээний хэмжээнд зарим нь ярьдаг ба. Том ах бол том ахын хэмжээнд бас байх ёстой байна гэдгийг бол би дөөрийн чадрт бол өөрөө биеэрээ ойлгосон. Олон сайхан найз нартаа дүүнэртээ бас нэг үлгэр жишээ болчих юмсан. Сайхан дуушнаас гадна хүн ер нь сайн эр хүн байх хэрэгтэй л гэж би ойлгосон шүү дээ. Би их хадстай хүн шүү дээ. Одоо Баадаж ардын жижигчин бол миний анхны нүд намайг одоо гөлөг байхад нүдийн маань нээсэн багш. 100-ны монлоо дөөрийн дуучин одоо Хөдөлмөрийн Баатар ардын жижигчин бүрүүдэрч гэж энэ хөгшин бол намайг жинхэнэ дуучин болоход сонгодог урлагийн дуучин ийм байх хэрэгтэй гэдгийг надад одоо үзүүлж байлаа. Би магистр төгссөн 2010 оноос 12 онд. Миний мэрэгжлийн багш бол Эрдэмийн багш болоод ингээд Дашвилж Монгол Улсын ардын жижиг. 3 том ардын жижигчний шав. Би нүрээ бас их омгшдаг. Бас бахархтай. Дашвилж баг шилдэг. Баттөрөө мэрэгэн номын дүү гэж намайг тэгдэг. Хүн нэг амьдрахын хооронд олон зан хэрэг байхгүй шүү л гэж. Тэгээ би тэр үгийг дандаа бодож явж байдаг. 2007 онд би дөөрийн театраас гарсан жоохон хойд яг үедээ одоо үзэл бодол нийлдэггүй тэгээд үнэхээр ч одоо би ч бас омголон хурц байж янз янзын шалтгаан байна. Тэрийг бол нэг ярихыг хүсдэг. Ягаад гэвэл хүн бол бусдыг шүүхээс илүү өөрийнхөө бас алдаа оног харах чадвартай байх ёстой юм шиг байна. Тэгээд тэрэн дээр бол миний бас залуу насны алдаа байж гэхдээ төрийн бодлогоор юм уу одоо энэ байгууллагын бас нэг алсын хараа гэдгийг хэрвээ харж чадсан бол олон сайхан залууд ууш тэр үед бас гаргал байдаг шүү дээ. Одоо шинэ манай энэ усныхын 75 үеэд байхгүй сайхан холоотой. Тэгээд одоо энэ олон хүмүүсийг хараад урлах зарим нь ихэнх нь гомдох юм аа. Зарим нь тэр гомдлоо тэгээд бурхан төртөл явах. Би энэ тарамсд. Нэг амьдрахын хооронд бие биенээ гомдох, нэг амьдрахын хооронд бие биентэйгээ дайдах юм. Тэгээд хааман бурхан болоо тэгээ би тэндээс дэвтрийг ингээд үзэж исэн 2 хүүг байгаа. Тэгээд тэн дээр аав надад залгуу байхад бол хэлдэг байсан. Тэгээд тэрийг бүр ингээд дугуулсан баг. Өөрөөс чи илүү агуу хүн байгааг өдөр болгон санаж яваа л гэж. Тэгээд тэр 2 үгийг л би хожим их хожуу ойлгосон доо. Одоо би сая урлагийн сургуульд дөөрийн дуулаачийн мэрэгжлийн дуучдыг одоо бэлтгэхийн багшийн ажил хийж байна. Харьцангуй залуу багш. Гэхдээ сайхан байна. Багш болох бол үнэхээр сайхан. Би зарим найз нартай хэлдэг.
Би бол тухайн үед бол юу гэмтэй хоёр багш юм уу эсвэл янз бүрийн урлагийн хүмүүс ингээл хоорондоо жоохон атааж өтөө бие биендээ үзэж чаддгүй тэрийг яг нь шавнараараа төлөөлүүлээд шавнарын хооронд ингээ явуулдаг байсан. Би бол одоо нэг зарчимд өрнөлж байгаа. Би дайсан бэлтгэхгүй дуучин бэлтэнэ л гэж. Хүн бэлтэн, сайн дуучин бай. Сайн хүн бай. Эр хүн бай. Сайхан амьдрах ухаантай эр хүн бай гэж. Багшигаа мод тарьдаг, багшигаа нэг байшин барьдаг. Өөрийн гарын урд дүүгээр байдаг амьдрах ухаантай эр хүн байна гэдэг бол бас энэ амьдралд бас их хэрэгтэй юм бол гэж би боддөө шүү дээ. Зөвхөн дуулаад бас хорвоог дуулна гэвэл бас хэцүү. Тэгэхээр хажуугаар дуулах мэргэжлээс гадна амьдрах ухаантай зөвл явах хэрэгтэй. Манай одоо Суйст хамгийн залуу багш манай Баттөр маань ажиллаж байгаа их сайн ажиллаж байгаа. Оюутнууд нь их сайн дуулж байна. Одоо төрөөчийн төгсөлт нь одоо тэр Солонгост уралдаанд бичлэгээ явуулаад тэнд одоо өргөдөж тэнд сурахаар болоод одоо тэнд сурч байгаа энэ жил. Son, queda fier presso a finir, l'aurora in bianca il mio veron, ci spunta il dì. Гэх жишээний хүүхдүүд нь ер нь их одоо хүмүүжилтэйг зөв юу анханаас нь би орохтон тэгжсэн. Миний хүү одоо чи юу яа ангорж байгаа юм чинь том курсын өөр багшийн хүүхдүүд авсанд орохно чи нэгдүгээр курсынхаа хүүхдийг аваа тэгээд 5 жил болгоо төгсөхөд чиний бас юу чинь хэрэгтэй гэд. Тэгээ энэ жил нэлээд хэдэн хүүхэд төгссөн. Их сайн дүнтэй, их сайн төгссөн хүүхдүүд нь. Тэгэхээр маний хүн бол одоо багшлах одоо бас чадвар байна, багшлах өвдөс байна гэж би Баттөрийг үнэлж явдаг тийм. Ингээд бүрүүдэрж байгаа бадаажав. Энэ хоёр багш нь бол тухайн үедээ энэ хүүхдийг маш их сайхан хөгжүүлсэн ийм сайхан алдарга авьяатай багш нар да энэ хүүхдийн хувьд бол тэгээ би цаашдаа Баттөрдөө одоо ингээд улам одоо энэ сургууль хүмүүжлэх ажил дээр ингэж ажиллаж эхэлж байгаа хувьд бол энэ залуу хүн их нэртэй төртэй бас одоо манай сургуулиас чинь одоо дэлхийн багш нар олон гарчлаа. Бас тэднийхээ замналыг үргэлжлүүлээд явах ийм одоо нэртэй төртэй хүү байх болов уу гэж би боддог. Тэгээ Баттөртөө уран бүтээл багшлах ажилд нь том амжилтыг хүсье юу. Хүчирхэг жиж байна да. Тийм үү? Чи ийм ихшгүүдээ их том дуулж үг, ихшгүүдээ их том удаа том дуулж үг. Ийдэр хүчирхэг жиж гэхээр нуугой дуурч төгсөлдөө унчаад байна. За юм да. Хүний үг. Хүний хөвгүүд осод хүчирхэг жиж байна да. Сэнгум пасчурабань, зэгин туранд хүрээгүй бань. Яванда идэн нар яахыг хэрхэн мэднэ. Овгэн торэл ванчи овдок сохрвлияна.
багш дээрээ 5 жил болоод одоо энэ жил төгсөж байна. Тэгээд багштай бол одоо өдий энэ олон жилийн хугацаанд бол маш их талархаж явдаг. Мөн сайн дуучин байхаа, сайн уран бүтээлч байхаас гадна сайн хүн байх ухааныг бол бид нар зааж сургасан. Бидний одоо аавтай адилхан бидний аавын оронд аав болж л оролддог багш байна. Тэгээд одоо Пүрвдөрж багшийн маань 90 жилийн болж байгаа одоо энэ сангийнхын ажилд нь өндөр их амжилтыг хүсье. Тэгээд багштай эрүүлийн хац жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За тэгэл хайд багш гэдэг юм одоо тэгэл ингээд бүх багш нар ингээд салбарлал үе үе бэлдээл үлдээд юм байна л. Тэгээд тэнд очиход ардын жишин 100-ны мала Пүрвдөрж гэсэн яг доор нь ганцхан миний нэр байсан. Тэгээд нэг бодлон би тэрэнд бол айгүй баярлсан мөртлөө нөгөө бодлон бас жоохон харамссан байхгүй. Мөн ч олон бас нэг юм дуулах хурцсан хувьд гэдэг юм уу олон багш нарыг бас төрүүлэх ёстой баян шүү. Одоо манай Пүрвдөрж багшаас чинь одоо энэ хөгжим бүжгийн консерваторийн дуулаачийн багш одоо шинэ Долгормоо Гавьяат бол одоо манай яг Пүрвдөрж багшийн гарын шав байна. Бас тэнд багшилж байна. Мөн Батцангэл гээд багш байна. Одоо вокалист одоо тэнд одоо яг эд багшлаад байж байгаа 2 хүн байна. Дөрийн театрт дуулж байгаа одоо эд саяхан Гавьяат бас Монгол Улсын Гавьяат жүжигчин одоо Дорж Орлоо маань байна. Гэх мэтлэн одоо дуртад байвал олон сайхан дуучид бас байна. Дуулах арга зүй гэдэг юм дуулах урд зүй тал дээр би бол ингээд эргээд бодоход миний багш надад мөн ч их юм өгсөн байгаа. Тэгээд тэр хүн яагаад надад үлдээсэн юм? Эсвэл энэ хүн дуулахаас гадна бас цааш нь өргөжлүүлэх, цааш нь бас хүмүүст хүргэх тийм хэмжээний бас алсын хараа байсан юм болов уу гэж би бас боддог байхгүй юу? Тэгэл өнөөдөр энэ шавнартаа өгч байгаа гам одоо энэ хүмүүс чи харахад бол Баттарын шав гэдээ явж байгаа ч гэсэн энэ хүмүүсийн цаана тэр 100-ны манда Пүрвдөрж багшийн маань тэр ардын жүжигчин Баадаж уга багшийн маань тэр Дашавил Бэлжээ багшийн маань энэ 3 том ардын жүжигчний маань тэр сургалт тэр заах урд зүй бүгд явж байгаа маа гэдгийг одоо энэ залуудуучууд бас энэ одоо миний шавнар бас ойлгож явах хэрэгтэй юм байна. Тэг хүн болгоо яг өөр өөрийн багштай байдаг. Багш гэдэг бол үнэхээр одоо сайн багшийг олно гэдэг бол их том хувь заяа гэж би бас боддөө штэ. Сайн багшийг олно. Сайн эцэг эхийг олж төрнө гэдэг бол бурхны ишиг. Сайн багшийг олно гэдэг бол бас их том хувь заяа юм да. Сая 18 онд би Пүрвдөрж багшийнхаа 100-ны мандаа цогжовын Пүрвдөрж багшийнхаа сангийн тэргүүн болсон. Тэгээд миний багшийн сангийн тэргүүнийг бол одоо байсан бас 100-ны мандаа одоо саяхан бурхан болчлоо доо. Урт насангаа мар байлаа. Пүрвдөрж сангийн тэргүүн байсан. Гүйцэтгэх захирал нь одоо соёлын дэд сайд байсан Баатар Согтгой мар байсан. Монгол улсын нэг 15-6 хөдөлмөрийн бааtruуд байсан юм билээ ардын жүжигчид. Тацгад орж угаа ардын жүжигчин жаргал сайхан угаагаас ахуулаад тэгээд ихэнх нь бас сая бурхан болоод за тэгээд энэ утгаараа эдгээр ер нь одоо залуу хүмүүст одоо энэ сангийн үйл ажиллагааг явуулъя. Яг гарынхын шавнарт нь одоо энэ санг өглөөл гэж үгийгээд ийм сайхан том хүмүүсийн хүндэтэй энэ сайхан багшийнхаа санг аваад тэргүүлээд ажиллаж байна. Олон сайхан залуу дуустыг бас бэлтгэж сурч боловсроход мөн сайхан багшийнхаа хийж бүтээсэн хөдөлмөрийн цааш нь мөнгөчүүлэх, залуу дуустыгаа сонгодог урлаг дуртай хүмүүсийг нэгтгэх, дэмжих мэргэжлийн театр чуулгуудад бас зөвлөгөө өгөх чиглэлээр одоо олон сайхан зорилт тавиад манай сан одоо ажиллаж байгаа. Тэгээд энэ онд буюу 2019 оны одоо 11 сард Пүрвдөрж багшийн маань одоо нэрэмжт уралдаан одоо энэ бол дэлхийн олон улсын дууны мэргэжлийн дуулаачтай уралдаан Монголд болно. Энэ том уралдааныг одоо зохион байгуулахын тулд манай сан болон мөн одоо хамтран ажиллаж байгаа соёл урлагийн их сургууль, хөгжмийн урлагийн их сургууль, Монголын урлагийн ажилтны холбоо, боловсруулах соёл шинжилх ухааны яам, мөн Хинтээ аймгийн одоо засагдар Гамбян бидэртээс би уулзсан үнэхээр сайхан агуу хүнийхээ ой арга хэмжээ бүгдээрээ одоо хамтарч явуулъя. Нутаг орон дэмжье, нутгийн зөвлөлд дэмжье гэдэг энэ асуудлуудыг бол ярьсан. Тэгээ ой арга хэмжээ тохиолдуулаад одоо олон арга хэмжээ бас явна. Бүхлбүтэн багшийн маань одоо Пүрвдөрж дуулах арга зүй сэдвээр тий одоо соёл урлагийн сургууль маань бас эрдэмтэн багш нар маань мэдээж илтгэл лекцүүдэд тавих бах. Нийт Монголынхон дуустад бас зориулаад одоо миний бодлоор бол одоо хайхан Монгол орны буюу Монголын сайхан орн гэдэг яг баас халуутнуудын дунд ийм дууны уралдаан явуулъя гэж одоо манай энэ удирдах зөвлөлийн нөхдүүд бас ярьж байгаа. Энийгээ бас хэрэгжүүлнэ. Энэ сангийн маань үйл ажиллагааг дэмжиж энэ сонгодог урлагт хайртай бүхлүүдийн салбарыг бий болгосон энэ миний багшийн энэ үйл ажиллагаа цааш нь өргөжлүүлэхийн тулд энэ олон сайхан шавнар Монголын олон залуу сайхан дуустын чанар чансааг нь бас Монголдо шалгахын тулд одоо хамгийн том Монголдо зохиогдож байгаа тэмцээнүүдийн
нэг гэж би бодож байна. Одоо олон улсын зэрэглэлийн тэмцээнүүд бол зөндөө л байна л да. Одоо Глинкээс агуулаа, сая манай амар түвш Аримбаатар эдэр Чайковскийд очоод Гран При явлаа. Тэр уралдааны шүүгчийг одоо миний багш бүхэл өдөө 8 удаа очиж одоо хийлээ штэ одоо үндсэн шүүгчээр. А бусад орны шүүгч нь солигдоод явж байгаа. Миний багш бол одоо солигдохгүй царийн ганц Монгол шүүгч бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, зууны малла Брүдерч гэдэг миний багш байлаа. Dur